Та бүхний амрыг ирээ. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. Хар хүн ном 16 дугаар бүлэг чөтгөр Яхова 14 дугаар хэсэг. За өмнөх 13 дугаар хэсэгт еврейн шашинд аврагч нь ирээгүй байгаа. Одоо болтол ирээгүй байгаа. Аврагч ирнэ гэж одоо мянган жил номлож байна. Тэгээд нэг тийм месчин буюу месиа хүн ирнэ. Тэгээд тэр нь дайснуудаа дараад еврей үндэстнийг авраад газар дээрх диважин гэсэн юмыг байгуулна гэх гэдэг. Энэ нь болохоор зөвхөн еврей цустай хүмүүстэй хамаатай. Зөвхөн та одоо юу гэдэг нь еврей хүнтэй гэр бүл болсны дараа л еврей цустай болоод хүүхдүүд чинь жоохон еврей гэж хэлэгдээл тэгэл яадгийн энэ Яхавагийн одоо аврал ивэл донд ордог юм байна л да. Тэгэл еврей хүн л одоо тэр бурхны амласан газар л одоо газрын деважин дээр л амьдрах юм. Тиймэрхүү шашин байгаад байна. За 5 дугаар шалтгаан гэж байна. Яагаад Яхава чөтгөр юм бэ гэсэн тийм шалтгаан байхгүй юу? Ахаал нэр гэж. За зохиолын энэхүү бүлгийг Яхавагийн нэрийн тайлбараар эхэлсэн. Яхава бол одоо юу юм бэ, тий? Тэр одоо юмс үзэгдэл байж магадгүй, явление байж магадгүй гэсэн таамгаас эхэлсэн тийм үү? Гэж чи үгүй шүү дээ. За мөн нэрийн тайлбараар нь төгсгөх цаг иржээ. За зөвхөн нэрээр нь шүүж болохгүй шүү дээ гэвэл гэж одоо намайг тийм нэртэй гэдэг. Тэгээд би ийм сайхан нэртэй учраас одоо сайн үйлс хийж юм байна ч гэдэг юм. Эсвэл тэр тогоо гэсэн нэртэй хүн тогооч хийх ёстой ч гэдэг юм. Тиймэрхүү юм байхгүй. Зүгээр юмыг бас нэрээр нь шүүж болохгүй. Гэхдээ би болохоор одоо юу гэдгийг Яхаваг нэрээр нь шүүгээд байгаа юм. За гэвэл гэж байна. За нэг зураг тавьсан байна. Тэгээд нөгөө нэг Есүсийн боломжит бодит дүрийг тавьсан байна. Тэгээд Есүсийн дээр тэр Яхавагийн нэрийг тавьчихсан байна. Есүс юу гэж ярьсан мөхөр эцэг бид хоёр адилхан зөвхөн надаар дамжуулж одоо юу гэдгийг эцэгтэй холбогдсон ч гэдэг юм. Тиймэрхүү юм ярьсан гэхгүй юу. Тэгэхээр чин тэр Есүс Яхава хоёр нэг гэх гээд байна. За эртний Египтүүд тэр еврейн шашныг хараад, еврейчүүдийн байр байдлыг хараад Сүд гэж нэрлсэн байна. Эртний грекүүд тэр еврей нарын байр байдлыг хараад Майд гэж нэрлсэн байна. За зургийнхан тайлбарна. Эртний египтчүүд Яхаваг Сүйтэг буюу Сетл биз гинэ. Харин эртний грекчүүд түүнийг нэг л Diamond төдийл биз гинэ. Энэ нь монгол хэлэнд Сүд Майд болох юм а. За эртний египтчүүд Яхаваг цөлийн сүйтгэгч бурхан Сет гэж нэрлэж байсан нь одоо ч гэсэн захим сүлжээнд яригдсаар байна. Энэ нэлээд одоо юу гэдгийг одоо логик маягийн одоо гаргалгаа байдаг. Энэ Яхава чинь Сет бурхан юм биш үү гэсэн тийм үү? За зураг тавьсан байна. AI art гэж юм л да одоо нэг юм компьютерийн ухамсараар ингээд хийчихсэн урлаг тийм үү? За тэгэхээр зургийн тайлбар нь эртний египетчүүдийн хувьд жаргалын орн нь болохоор тэр далайн эргийн чийгтэй устай тэр газар зовлонгийн орн нь болохоор мэдээж элсэн цөл, хуурай элсэн цөл тэнд амьдрал үнэхээр хэцүү байдаг гэж. За тэгэхээр чин тэр жаргалын орных нь эзэн нь болохоор Хорус бурхан байгаад байгаа. Энэ бүргэд. Тэр зовлонгийн орны эзэн нь болохоор энэ илжиг буюу Сет бурхан байгаад байгаа. За нэг жоохон өөр юм ярих гэж байгаа бол ингээ 3 цэг тавьчихсан байдаг. Монгол домог зүйд 99 тэнгэр нэг ад зэтгэр байна гин. За миний энэ channel чинь тэр ярил нөгөө 99 тэнгэр нэг ад зэтгэр гэж яриад байгаа. Channel ахгүй те. Ад зэтгэр өөрийгөө жинхэнэ бурхан гин. Мэдээж чөтгөр өөрийгөө жинхэнэ бурхан гин. Би одоо бурханы хийж чадахгүй бусад юу байна те, би бүгдийг л хийж чадна, та нарыг ивэж чадна, ухаантай болгож чадна, тэр та нар жоохон ус эрэхтэй гүйд би ус гаргаад өгч чадна ч гэдэг юм. Ер нь тийм бурхан шиг л бурхан байхгүй юу? Тэгтээ одоо хариутай бол бариутай гэдэг шиг юм. За зэтгэр
хамгийн хүчтэй аз чөтгөрөө ад зэтгэр үйл явдалд саад хор болох гай зүйл. Энэ юу ихээр ажилд саад болоод байдаг юм хэлж байгаа. Юу байж болох вэ гэхээр нэг юм хийжсэн чинь нөгөө төхөөрөмж нь эвдэрчдэг ч юм уу. Тийм үү? Эсвэл ямар нэг юмыг одоо юу гэдгийг юм буруу эсгчдэг ч юм уу. Хэмжээ нь одоо таарахгүй нэг хэрчсэн чинь нэг зарим нэг нь болохоо байждаг ч юм уу. Ямар нэгэн алдаа дутагдал, ямар нэгэн саад бэрхшээл муу муухай азгүйдэлтийг л бид нэр зэтгэр гэж дууддаг байгаа. Тэгэхээр гай зэтгэр гай барцад гих мэт. За тэгэхээр чин би юма хаяад байна. Би ингээл юмаа л гээгээд байна. Одоо яах вэ гэхээр та жоох анхааралтай байгаа ч л гин. Эсвэл тэр одоо юу гэдгийг гай барцдын үүдийг хаадаг ном уншуулаач гэдэг юм. Тэг тиймэрхүү ид шидийн аргаар тэрийг зогсоон эсвэл та тарих толгооны ийм ууж болох юм гэж мартахгүй байхын тулд. За хурмост тэнгэр 101 нэртэй. Исламын шашны Аллах бурхан 99 нэртэй гин. Эдгээр нэрс нь мэдээж Монголын 99 тэнгэр буюу дээд тэнгэр, эцэг тэнгэр, хурмас тэнгэр, асуур тэнгэр, малын тэнгэр, ангийн тэнгэр, дайны тэнгэр, эл тэнгэр гэх мэт биш байдаг. Баал тэнгэр гэж тэд нэр одоо юу гэдгийг онцгойлон тийм тэнгэр мэнгэр байна гэж үздэг. Зүгээр л тэр бурхных нь одоо нэрийн магтаалууд байдаг. Аллах шудраг юм. Шудраг гэдэг нь нэг нэрийн ч гэдэг юм. Аллах өгөөмөрч гэдэг юм. Өгөөмөрийн тэр өгөөмөр гэсэн үг нь тэрний нэрч гэдэг юм. Тиймэрхүү юмнууд байдаг. Гэтэл бидний хувьд болохоор 99 тэнгэр нь тус тусдаа нэг тийм ажил үүрэгтэй, бодтой одоо бурхтууд байдаг гэх гээд. За ягаад гэвэл бид нэр олон бурхантай паган хүмүүс. За эртний Египт орондоо олон бурхад байдгаас нэг бурхан жөтгөрийн шинжтэй байжээ. Энэ сайн гэд бурхад юм хүний амьдралд ингээд сайнаар нөлөөлнө гэж байгаа. Гэтэл энэ бурхан хүний амьдралд муугар нөлөөлдөг. Түүний нэрийг Сет эсвэл Сүэтек гин. За хаалтан дотор монгол хэлээр сүйтэг юм шиг байна. За Сет нь илжиг шиг толгойтой бурхан юм а. Хаалтан дотор гэхдээ яг илжиг гэхэд хэцүү юм. Энэ одоо яг хуучных нь одоо хөшөө дурсгалыг харах юм бол илжиг гэж хэлэхэд хэцүү байдаг. За нэг юм хүснэгт тавьсан байна. Тайлбар нь Сет бурханы дүрийг ашиглан гарах утгууд. Лауренс Браум ашигтсэн тэр гинэ. За энд цас гэсэн үг сонирхол татна. Учир нь Давидын од бол 6 талтай цасан ширхэг шиг байдаг. Тэрийг цас биш од гэж ярьж байгаа бол хамаа алгалтай тийм үү. Тэгтэл ерөнхийдөө хүүтэн, жихүүн нэг тиймэрхүү юмыг бэлэгдсэн юм шиг байдаг. За Сет бурхан юуны бурхан бэ гэдгийг эдгээр үгнүүдээс ойлгож болно. Түд стүрв гэж. Амгалан тайван байдлыг алдагдуулах гэж. За үүмүүлэх гэсэн үг шүү дээ, тийм үү? Тү роор гэж. Хашгирж, ойрлох, архирах гэсэн үг, тийм үү? Snow цас орох. Цас гэж. Магадгүй цас орох ч гэж болох юм. Storm гэж. Шуурга. Sick, diseased гэж. Өвчтэй, зовлонтой, тийм үү? Тэгээд nightmare буюу хар дарсан зүүд. Зүүдний орон гэдэг чинь шүү дээ. Юм сүүрчин мөрчин гэж ингээд зүүдлээд тэгээс эрен гуцуу зүгээр байдаг ч юм уу тий. To boast гэж өөрийгөө магтах эсвэл хин нэгнийг магтах байгаа даа. Тэгэхээр иймэрхүү үйлдэлүүдийг хийдэг бурхан мө гэдэг аахгүй юу? Сүйтэг буюу Сет Египт орныг тойрон суугаа зэрлэг бүдүүлэг улс орнуудын бурхан. Энд Йехова багтана. Ямар нэгэн гадны бурхан, элсэн цөлийн бурхан, хүчирхийлэл дайны бурханы эцэг. Хүчирхийлэл дайн нь болохоор юу байдаг? Анубис гэдэг бурхан байдаг. Тэрний эцэг өөрөөр хэлбэл Марс бурханы эцэг гэж байна. Элсэн шуурга аянга цахилгааны бурхан. Элсэн шуурга аянга цахилгааны бурхан гэдгийг ингээд тодолцсон байгаа. Энэ болохоор их чухал. Аллага, үүмэн самун, үл ойлголцлын бурхан гэжээ. Египтчүүд
сайн ойлгохгүй мэдэхгүй байгаа зүйлээ сеттэй холбон тайлбарладаг байсан шиг байна. Мэдээж мэдэхгүй ойлгохгүй зүйл байвал түүнээс айдаг. Хүмүүс сетээс айдаг. Хүмүүс ад зэтгэрээс айдаг. За, Египетчүүд еврейчүүдийн бурхан Йеховаг сеттэй холбон тайлбарлаж байсан буюу монгол хэлээр хэлэх юм бол тэр Йехова гэж ад зэтгэрэл биз гэж байжээ. За, элсэн шуурганаас үүсэх аянга цахилгааны бурхан хүний амьдралд хэрэг үгүй тул зэтгэр эрхэлсэн ажилгүй, үүрэг хариуцлагагүй, эвдэн сүйтгэгч чөтгөр гэдэг байна. Еврейчүүд бурхтын хөшөө, дурсгал, шүтэн болсон гой сайхан зүйлсийг эвдлэн сүйтгэдэг шинжтэй жихадист хүмүүс байсан талаар ярьсан билээ. Тэр эвдэлд сүйтгээд байгаа учраас тэд нэр Сет бурхны л хүүхдүүд байж таараштай гэж Египтчүүд үздэг байхгүй юу? Сайхан бурхны хөшөө байна. Нөгөө мө бала жихадистууд ч очоод эвдээ тайчиж байгаа. Энэ еврей нэр чинь тийм үү? За. Тэгээд Жехова бурхны төлөө гэдэг байгаа шүү дээ. Зохиолч миний бие Йехова бол ад зэтгэр биш гэж маргамаар байна. Биш байхгүй те. Учир нь Йеховагийн хажууд ямар ч охин тэнгэр хань хатан байхгүй. Еврей номлогчид Йеховаг хүүтэй гэж номлодоггүй. Тэгэхээр чин Сет бурхан чи хүүтэй штэ. Сет бурхан чинь ингээд наан цаана хүүхнүүдтэй орооцолтоод явдаг байхгүй. Тэгэхээр чин Йеховад тийм домог байхгүй. Тэгэхээр Йехова Сет биш. Йехова зэтгэр биш гэж. За. Нэг тийм зураг тавьсан байна. Тэгээд эртний гэр бүл салалт. Арх пив харуулслих бас одоо шаналлын гэдэг юм л да. Охин тэнгэр Нептис буюу Небе Хет Сетээс салж хүү Анубиса хаалдан дотор дайны бурхныг авч явсан нь. За, энэ зургийг зурсан хүн Наашие гэж юм л да. За, тэгэхээр энэ хоёр бурхан хоорондоо одоо салсан байна. Тэгэхээр чинь энэ гэр бүл салтын ихний одоо юу гэдэг чинь. Тэгээ Сет бурхан юу гэж асууд чи одоо яаж гисэн уучихсан юм уу? Хүүхдээ аваад хайчих гээд байгаа юм гэхээр чам шиг мүү юу гэдэг лээ? Гөлгөөс холдчихлээ байл хаашиж явсан яадаг ч гэдэг юм уу? Эсвэл чи бид хоёрын харилцааг сүйтгэсэн ч гэдэг юм уу те? Юм сүйтгэдэг бурхан тэгээ сүйтгэсэн ч гэдэг юм. Нэг л ингэ салцгаасан гэх гээд байгаа. За, хорвоо дээр яаж ч хичээсэн харуулсал сүрэл байх бөгөөд дундаас нь гарсан дайн байна гин. Тиймээс сүсэгтэн та зохих сүмд очиж өргөл залбирал хийхээ бүү мартагтун хэмээн эртний Египетчүүд сүмийн бизнесээ явуулдаг байжээ. Тэгэхээр харуулслын охин ямар нэгэн харуулсал байгаа бол харуулслын охин тэнгэрд очиж одоо юу гэдгийг мөргөөд сэтгэлээ засаад ирнэ, тийм үү? Тэгээд Сет бурханд яагаад мөрөх ёстой би ерөнхийдөө сайн ойлгохгүй л байна. Гэхдээ Сет бурханд очиж мөргөж болох ямар нэгэн эвдрэл сүрлээс айж байгаа бол гэж. За, харин эртний грекчүүд Йеховаг амьтны мах цусаар тахдаг явдлыг нь хараад тухайн газар нутгийн чөтгөр буюу даймон гэж үзсэн байдаг. Тэгэхээр чин чөтгөр гэж юу вэ гэсний нэг юу гэдгийг Германы аргаар үзэх юм бол амьтны толгойтой бол чөтгөр гэх гээд. Тийм үү? Хүн толгойтой бол бурхан, амьтны толгойтой бол чөтгөр. Гэтэл чин эртний грекүүдийн хувьд бол өөр байдаг. Тэр ямар нэгэн золиос шаарддаг одоо юу гэдгийг цусаар тахил үйлддэг бол тэр зүйл чөтгөр гэх гээд. Тэгээд diamond гэдэг нь болохоор нэг тийм чөтгөр маягийн бурхан гэх гээд. За, дайм гэсэн үгийг монгол хэлэнд араас нь уншиж майд буюу галзуурал гэсэн утгатай үг болно. Англи хэлний mad гэсэн үг чинь манад mad гэж байгаа. Mad гэж тийм үү. За, sweet mad гэвэл house гэж юм л да. Үмэн самун frenzy буюу олон нийтийг хамарсан галзуурал байхаас гадна hysteria буюу бие барьж чадахгүй их баяр хөөргийг ч юм уу эсвэл нэг сэтгэл их хөдлөхийг ийхүү хилдэг гэж байгаа. Тэгэхээр сүйд майд гэж байгаа. Хүмүүс сүйд майд болцоож байна. Манд нөгөө сэл зарлчаар хүмүүс сүйд майд болцгоодог. За, зураг.
Хоёр зураг тавьсан байна. The Burning of Library at Alexandria 391 гэж. Одоо нийтийн он тооллын буюу тэр Христ мэндэлснээс хойш 391 онд Александрийн одоо юу гэдгийг номын санг энэ Христийн шашинтай хүмүүс шатааж байгаа. Шатаахынхаа зуураар тэр дотор байсан нэг интеллектуал буюу номын сан дотор юу байдгийг тайлбарладаг, мэддэг тэр дотоод ажилтнуудыг алсан байдаг. Тэр интеллектуал гэдэг нь болохоор мэдлэгтэн гэсэн утгатай үг л дээ. Тэгэхээр тэр номын санд хадгалагдж байгаа мэдээлэл бол Бурхны эсрэг илүү дутуу яриач гэдэг юм уу, эсвэл эртний үлгэр домог одоо янз бүрийн гачин сони юм байгаа. Тэр одоо юу гэдгийг цөм одоо юу гэдгийг Христийн шашны хувьд болохоор бузар булаа юм, тийм учраас энийг одоо устгах гэсэн маягаар л тэгэж устгасан байдаг. Одоо тэр цаана одоо юу гэдгийг хөшөөрөө авирцгааж л байна л да. Энэ болохоор тэр сэрээ барьсан үхлийн бурхан буюу Хейдэс бурханы хөшөө байна. Тэгэхээр тэр Хейдэс бурханы хөшөөг авч хаях гэж байгаа ч юм уу тий. За энэ болохоор нэг бүгдөө л ингээл гараа нөгөө Ромын маягаар даллаа л гэсэн нэг нөхөр одоо юу гэдгийг зүгээр л зогсоод байгаа байхгүй юу. Тэгэхээр эргэн тойрон хүмүүс сүйд майд болж байхад энэ залуу шиг л байх хэрэгтэй гэсэн нэг тийм мемэ байдаг. Энэ ямар ч тохиор мэдээж нөхөр таваариш гитлэр явж байгаа байхгүй. Тэгээ бүгдөө ингээл сүйд майд болж гин. Өөрөөр хэлбэл баяр хөөр болж байгаа байхгүй. Одоо бүгдөө л олж харах гад ч юм уу бүгдөө одоо гар сунгаад байна штэ. За Йехова бол ганцаар ноёлох туйлшралын чөтгөр буюу юмыг сүйд майд болгох шинжтэй юм а гэж байна. Энэ хүмүүст ингээд номлол Йеховагийн хайр дурлал гээл ингээл одоо та нар Йеховагийн төлөө ингээл гээд ингэхээр хүмүүс чинь одоо юу гэдгийг сүлдээ солиотой юм шиг аачлаад байдаг гэх гээд ахгүй юу. За гэхдээ дээрх гаргалгаа нь Йеховагийн нэрний логик утга биш юм а гэж. За ингээд би юм бичихэр ингээд дуусгахгүй л те. За өнөөдрийн үед бол нэг юм байна. Анхаарал тавьсанд баярлалаа.